Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин Засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн хүүхдүүд байна мохтох За ингэж боллоо. Янзалчихлаа. Бэлнүү таад? Өнөөдөр ямар үлгэрээр аялах вэ? Цэцэн бэрийн үлгэрээр аялнда. Ямар гоё юм бэ? Цэцэн бэр гэхээр их гоё сонсогддог юм байна. Цэцэн. Юу н? Энэ цэцэн гэдэг үг болгондоо айгүй гоё сонсогддог юм байна шүү дээ. Цэцэн бэр, цэцэн хүргэн, цэцэн аах, цэцэн игч, цэцэн найз, цэцэн мөнх. Оо, цэцэн мөнх. Ай. Цэцэг мөнх. Оо, яаж гинэ? Би бүр амар дүрдээ орсон гоё явж ах чинь. Цэцэг мөнх за. За, шилждэг тавцсан маань бэлэн боллоо. Цэцэн баг бэлнэ. Билээ. Цэцэг мөнх. Оо, бүр цэцэг гэдэг үг аманд орсон явж шít. Хөөхөн штт. Зяг. Манай цэцэн бэр маань хаана яваа бол тоо? Тэнд ордон харагдчихээн. Тэнд байгаа юм болов? Очиж үзье. Хүй. Басар минь зүгээр үү? Яагаа вэ? Алтан гац ба 7 бурхан од үлгэр дээр гарсан хөөхөн нохол бодогдох юм. Тэгэхэд нэрээ юу болсон юм бэ басраа? Айгуу их юм болсон. 10 ах шансан сэтгэлийг засч чаддаг болов уу? Басар минь дээ. Дараа уулзаж болох л байлгүй дээ. 10 ахаас асууж агаад тэр үлгэрээр дахиад аялсан ч болох байлгүй дээ. Оо, тийш дээ. Мөнхөө юундаа сүржгэн тийм блээ дээ. Сүрдэг. Яасан? За, тэр ордоо орё хідүүлээ. Ордон лоо чи. Марцан гэдэг нь. За, үлгэр эхлэж ах шиг байна. Бүгдээрээ сонсъё. Цэцэн бэрийн үлгэр. Урд нэг тэнэг хүүтэй хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр охиныг монхог тайждан авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудан ирүүлэн өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөрч биш, шөнөч биш цагаар замтайч биш, замгүйч биш газраар хувцастайч биш, хувцасгүйч биш явж ирээд гэрч биш, гадаач биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү гэж зарлиг буулгажээ. Хөрхи, энэ дээр үеийн үлгэр болохоор бас их хатуу байгаа шүү. Шууд тушаагаад л тулгаад л. Ер нь хууль дүрм их хатуу байсан юм шиг байгаа. Хідүүлээ энэ хөөхий үгэн цэцээхэн бас тэр хааны хүүд тусалчих юмсан да, тийм ээ? Харин тийм ээ. Яадаг юм блээ? Олчлоо. За, юу болов? Хідүүлээ. Энэ ухаан жоохон муутай гэдээгээд хүүд нь гялс эрдэм ном заагаад өгчүүл яасан юм?
Тэгэхээр чин аав нь заавал хөөрхийн үгнийг ингэж сорж бариад байхгүй юм шүү. Яста зөв. Хідүүлээ. Хааны хүүдээ норж уулзъя. Тэхүү. За тэгье. Өвгөн эргэг учраан олохгүй их л айж яадаг вүлээ гэж гайхаж тасран харьсанд охин нь аваа санаа зовлтгөөгээд арга зааж өгчээ. Хаан минь ээ. Зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчирваа. Авч сойрох уу? Чи хаан байна? За би чинь гэртэж биш, гадаач биш, хан туураг хоёрын тань завсар байна. Хаан за та нар надад туслах гэж ирсэн юм уу? Тэгье. За. Уншиж мэдгүй. Сайн мэдгүй. Та бодож чадах уу? Чадахгүй. Уран зохиол мэдгүй. Сайн мэдгүй. Түүхийн мэдлэг хэрвээ. Байхгүй. За. Нэмэргүй юмсан ч. Юу гэжтэй басраа. Хідүүлээ загаад л үгүй. Тийм шүү. Өөрөө ч сурах хүсэлтэй байна. За, би эхлээд дээ штэ. Үсгэлхийг чамд зааж өгнө. За, дагаад хэлээрээ. А. Б. В. Г. Д. За, 5 дээр 5-ыг нэмэхээр 10 гарна. Тав. 3 дээр 7-ыг нэмэхээр мөн 10 гарна. Миний хинц хураг магнаа халзан зурвастай. Миний хинц хураг магнаа халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Чингис хаан нь 1162 онд 1162 за 1962 гэдэг нь 1162 онд за онон голын хөвөөнд дэлүүн болдог хэмээх газар мэндэлжээ. За, хаагуур явж ирэв. За, хаан минь ээ. Би замтай газар арч биш, замгүй газар арч биш, замын далангаар явж ирлээ. За хідүүлээ төргөлөхгүй бол яриа нь юу н дуусах шинжтэй олчлоо. Цайтан хүндийн зүүн заханд болсон хэсэг дэрс рүү эхээс нь гараад хитгэн хонсон цайвар цагаан янзаг дагуулсан шаргачин орж ирлээ. Энэ бол монгол хэлний 7 их шиг байгаа юм. А, Э, И, А, У, Ö, У. Чингис хааны хүүхдүүд нь зүч, цагаатай, өгөөтэй, тулуй. За, нэмэх, хасах, үржих, хуваах гэсэн үйлдэлүүд нь Аяа, чулуучи ертөнцийн хөрсөнд орсон хатуу цэцэг юм билээ. Үгүй. энэ бол дэлхийн таталцлын хууль. Ийм Тэмүүжин Жадран аймгийн Жамуухтай 3 таан анд бололцжээ. Их шигт гийгүүлэгч гэдэг нь Монгол баавар гэсэн үгэнд орсон гийгүүлэгч үсгнүүд байдгийн. Сонин байгааз. Маргааш танаад очино. Мэдээгүй байвал толгоогүй гэж мэдээрэй. Яна, цаг хэцүүдлээ хурдлаа хідүүлээ. 1189 онд Чингис хаан болон өргөмжлөгдөв. Заримдаг гийгүүлэгч нь цоожоо засаад тушаач цэдэн их цаваа дугаар хариулав. Өгөөдөө хаан болж Химжээгээр хамгийн тээгдэх ихшгийн дүрм нь Чулуун домгийн
Амьдралын их Ер нь хүн төрчих. Монгол хэлний насах төрчил долоо их шиг байгаа юм. За Долоо их шиг байгаа юм. за манайхан маш энгийнээс нь асуун шүү. За хичээгээрэй. За гээ үсгийн дараа ямар үсэг ордог гэлээ? Фэ. Миний хинц хураг. Дохон халзан. Хоёр дээр хоёрыг нэмээд Доллоо. За Чингис хаан хэдэн онд мэндэлсэн бэ? Ямар арал дээр мэндэлсэн бilé? Нөгөө хөдөө өгөөдөө хаан сахалтай байсан уу? За орцгоо. Хүй, манай хааны хүү хайчч ба. За охин минь чи цэцэн мэргэн тул миний хүүг асран суу. Хэрэг явдал ингэж шийдэгдэх шүү. Гэхдээ тэгээд Мэндэ. Хүнийг шууд хайрал дуурал гэж хүчээр хэлнэ гэж юу байх вэ? Хүүгийнх нь монхог байснаас болж та ийм шийдсэнийг ойлгож байна. Хүн одооноос эрдэм номдоо шамдаад таны хаан тулсыг авч явах хэмжээний эр хүн болно. Харин та минь энэ хүмүүсийг ингэж бүү шийдэг. миний хүү чинь эрдэм ном сураагүй ч гэлээ. Хүнийг энэрх сайхан сэтгэлийг сурч авсан байна шүү. Аав нь хаан тулсын үйл ажил гэж завгүй явсаар түүндээ түртэд бүр ярилцагч завгүй явж буруу муу шийдвэр гаргах алджээ. Олон өдөр шүүн зовоосонд намайг өршөө. Хүн бүр өөрийн ханилах хүнээ сонгох эрхтэй шүү дээ. Цэцэн бүсгүй минь чийч намайг өршөөгөөрэй. нэрэж тийм шүү. Эрдэм ном гэдгийг хормын хугацаанд хүчлээд сурдаг зүйл биш шүү дээ. Урт хугацаанд боловсрон сурдаг юм болохоор хизээч оройтхгүй. Харин хүнлэг чанар, хүнийг хайрлах сэтгэлийг бол багаас сурч авдаг эрхэм зүйл юм шүү дээ. Та дургүйцэхгүй бол надтай өдрийг өнгөрөөж болохгүй үз? Бололгүй яах вэ? Хоёулаа хамт бабалт явах уу? Bubble tea? Хамтаа тоглох хөөргөн бүгдч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муухан гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно. Бид Атлантын ертөнцөөр ичдэг ном. Гэртүү?